мод мөндөр сууг үзүүлж байна. Кино түүх нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Студид хөтлөгч Инхбат Цэнгэл баярнаар ажиллаж байна. За өдрөм зинглээ. За кино түүхийн энэ жилийн дугаараар бид нэр зөвхөн жүжигчдээр зогсохгүй, найруулагч болон хөгжмийн зохиолч гэх мэт хүмүүсийг хамруулан ярина. За харин өнөөдрийн дугаараар хоёлаа алдарт Том Хэнксийг ярих. Дэлхийн кино урлагийн түүхэнд алдартай, нэр хүндтэй хэдэн мянган жүжигчд байдаг. За тэд жүжигчний авьяасаараа, за олныг татах чадвараараа, хөөхөн талаасаа гэх мэт янз бүрийн шалтгаанаар дэлхийн одод болж чадсан байдаг. Харин тэр бүгдийг өөртөө шингээж чадсан хүмүүс гэвэл тун цөөхөн баг. Тэгвэл бидний өнөөдөр ярих энэ хүн энэ бүгдийг өөртөө шингээж, за дэлхийн хамгийн бүх хүний хайртай жүжигчин болж чадсан байгаа. Энэ хүнийг Том Хэнкс гэнэ. Америкийн Sweetheart гэж хэлдэг байхгүй нэг. Бараг бүх кино хит болж байсан. Бүх кинонд яг тэр дүрээрээ бид нар тэр ирдэг тийм хүн шүү дээ. Зарим жүжигчнээс бид нар тэр жүжигчнийг олж хараад байдаг бол Том Хэнксийн тоглосон кинонуудаас бид нар дүрийг олж харж чаддаг. Тэгэхээр хамгийн мундаг нь гэсэн үг байна. За энэ хүн 1956 онд кино урлагийн нийслэл Лос Анжелес хотоос зүүн зүгт орших, хойд зүгт орших шүү. Конкорд гэдэг жижигхэн хот төрсэн юм байна. Энэ хот одоогоор 120 мянган хүн амтай гэхээр Америкийн хувьд бол жижигтэл орно гэсэн үг. Ээж нь эмнэлэгт ажилладаг байсан бол харин аав нь хэрмэл тоогооч байсан гэнэ. Би хэрмэл жүжигчин ч юм уу хөгжимчин гэж сонсч байсан болохоос тоогооч гэж бол сонсож байгаагүй юм байна. Харин тийм байна. Энд тэнд урилгаар хоол идэх юм болов уу ямар ч сан гэл тэнээл хоол игээд яваад идэг юм хүн байж. Ээжийн талаасаа Том Хэнкс маань Америкийн нэгдсэн улсын алдарч ерөнхийлөгч Абрахам Линкольнтэй хамаатан задан болдог гинэ. За тиймдээ ч тун утгагүй нээлттэй хийх Линкольны тухай энэ нэгэн кинонд Том яг тэр Линкольны дүрийг бүтээж байгаа. Тэгээ өөрөө бас продюсераар нь ажиллаж байгаа юм байна. За ээжийг нь ярих юм бол их сайхан хүн. Ээжийнх нь зургийг харах юм бол яг Том Хэнкс эмэгтэй байсан бол ямар вэ гэж харагдах болно. За. Хэрвээ Том Хэнкс эмэгтэй хүний дүрд хувираад хувц өмсөө гараад ирэх юм бол ер нь бараг л ээжтэйгээ ялгахдаггүй байх. Яг адилхан байж. За Том Хэнкс маань айлын 4 хүүхдээ нэг гинэ. Түүний доор нэг дүү байдаг, доороо нэг ихч, дээр нэг ихч ахтай. Харин манай хүнийг 4 настай байхад нь эцэг их салаад Том болон түүний ах ихч энэ 3 аавтайгаа амьдрах болсон юм. Тухайн үеийн хуулийн ч тийм байсан юм уу? Одоо бол ер нь ээж нь авдаг болоо тиймэрхүү болдог шүү дээ. Тэгэхээр аав нь 3 хүүхдээ аваад ээж нь 1 хүүхдээ авсалж байгаа юм уу? Тийм хамгийн багагаа авч байгаа юм билээ. Хамгийн бага нь 1 настай байсан гэдэг юм. Мэдээж энэ салд манай хүнд маш хүн цохилт болсон гэдэг. Ээжигээ маш их сандаг. Аав нь хүүхдүүдээ аваад их нүүдэг байсан учраас энэ бүр л хүн тусдаг байсан гэнэ. Найз нөхөдтэй болж чадахгүй жоох хүүхдүүд тий 4-5 настай. Хизээ нэг өдөр ээж нь хаалга тогшоод ороод ирээсэ гэж өдөр болгон боддог байсан гэдэг. Үнэхээр энэ аав ээжийн салт гэдэг хэцүү тусдаг хүүхдэд. Тийм учраас маш сайн бодож төлөвлөж ийж гэр бүл зохиогоорой гэдэг шүү дээ тийм ээ. Гэхдээ эдний жишээн дээр аль хэдийн 4 хүүхэдтэй болцсон гэхээр бас тодорхой шалтгаан байсан л юм шиг байна. Том ээжтэйгээ уулзах гэж автобусаар олон цаг явах шаардлагатай болдог байсан. Ингээд зуны амралт эхлэхийг тэсэн ядан хүлээн. Ингээд амралт эхлүүгүй бол шууд автобусанд суугаад л ээж рүүгээ явдаг байсан. Маш олон цагаа илээдэг байсан байхгүй юу? Харин энэ урт аялал түнд бүх зүйлийг маш их анзаарч ажиглах тэр хичээлийг заасан байдаг. Цонхоор ширтэж удаан аялахдаа тэрээр маш их зүйлийг хараад хүмүүсийг ажиглаад мөн дотроо янз бүрийн адал явдлыг зохион бодоод өөрийгөө нисэж байна гэж төсөөлөд янз бүрээр сэтгүүгээ хөгжүүлдэг байсан юм байна. Эдгээр адал явдалд түүний үзсэн кино, уншсан номууд их чухал нөлөө үзүүлсэн гэнэ. Уншсан номноосоо сэтвлээд ургуулan бодож янз бүрийн адал явдлыг дотроо төсөөлөн боддог байсан гэнэ. Тэдний дотор сансар өгтргуун талаарх төсөөлөл хамгийн том байр суурийг эзэлдэг. Энэ бүхэн түүнийг мундаг жүжигчин болоход тусалсныг ер нь ойлгож ядах юмгүй байна. Жүжигчний мэрэгжилж одоо тэр хаяараа ургуулan бодолтой юм чам. Яг тийм бах тийм. Яа ямар гоё юм цаа. Дотроо ургуулan бодоод мөрөөдөх нь хүүхдүүд ямар их сайн нөлөөтэй вэ гэдгийг Томын жишээнээс харж болж байгаа юм. Хүн ер нь мөрөөдөд эхлэхээр л маш гоё сэтгэл зүрэхтэй болдог шүү дээ тийм ээ. Харин аав ээжийн салснаас хойш тэдний том 3 хүүхэд ёстой л хог дээр хаягдсан юм байна. За энэ кавич гэж байна. Тэдний хаана юу хийж байгаа талаар санаа тавих хүн байсангүй. Аав нь хоолоо хийгээд хүүхдүүдэд анхаарах зав байхгүй. Хүүхдүүд өөрсдөө л бүгдийг зохицуулаад орон гэрээ авч явдаг. Аав нь хэдий тогооч боловч гэрт нь хөлдөөсөн хүнснээс өөр юм байдаг байсан. Загасчны морь усгүй. Яг тийм байна. Тэр хоолоо идээд л зурагтаа үзээд сууцгаач. Нөгөө 3 хүүхэд чинь.
эдгээр хүүхдүүдийн хувьд телевизийн цувралууд гэрийн багш байсан. Одооны хүүхдүүд YouTube үзэл, гар утас үзэл, янз бүрийн мэдээллүүд аваад ингээл явдаг штэ. Яг тэр зарчим энд үйлчилж байгаа. Нэг гуравч нь хөлдөөсөн хүмүүсээ алааж идэл тэгээл зурагттайгаа найзалдаг байсан. Гэхдээ энэ үзсэн кинонууд нь Томын сэтгүүг нь хөгжүүлээд байгаа шүү дээ, тий. Кино урлагийн нэг тал нь бас энэ даваа тал нь энэ байдаг юм шүү. Ном унших хэрэгтэй. Ном хөгжүүлнэ гэдэг бол киноч гэсэн ялгаагүй гэдэг байхгүй. Хамгийн гол нь хүүхд өөрөө зөв сэтгэх ёстой, тийм ээ. Томын ах нь ресторанд ажилтдаг болсон бол харин манай Том одоо өөрийнх нь хэлснээр ёстой салхинд хийсэн навч шиг байсан гэдэг. Энд тэндл гүйж явж байгаа ийм хүүхд байж. Хинд ч түүнд яахыг нь зааж байсангүй. Амьдралын энгийн зүйлсийг ч гэсэн тэрээр өөр сурсан гэдэг. Шүдээ угаахыг бүр дунд ангид ороод сургууль дээрээ видео хичээлээс олж мэдсэн гэж байгаа шүү дээ. Шүдээ арчлах ёстой байна гэдгийг. Тэр бичлэг дээр нь алим идвэл шүд цэвэрлэгдэнэ гэж гардаг юм байна. Тэгтэн Том юу гэж боддог байсан гэхээр би 7 хоногийн өмнө алим идсэн. Тэгэхээр миний шүд ер нь цэвэрхэн болцсон байгаа. Ер нь жилээ даачих юм шүү гэж боддог байсан. Ивэ хөө энэ бүр нөгөө ээжгүй хүүхэд тэгээд аав нь тэрийг ажилтаа хат. Үнэхээр анхаарал асрамж, халамж дутуу ямар сонио юм бэ? Шууд харагдаж байгаа тийм байна. За тэр жил мэлийг бол би сая зохиоцсон шүү зүгээр. Тийм баха. Ямар ч гэсэн миний шүд цэвэрх юм байна гэж боддог болсон. Тэгээд бодолтой тийм. Шүдээ угааж мэдхгүй хүүхэд байна гэхэрч. Хэдий эцэгийнхээ анхаарал байхгүй гэсэн ч гэсэн тэдгээр хүүхдүүд бүгдээрээ л хичээл сурлагатаа сайн. Бүгд л боловсралтай сайхан хүмүүс болж өсөж исэн байна. Том их чинь зохиолч болсон бол харин ах нь шавж судлаач болсон гэж байна. Тэр шинжлэх ухаан уран зохиолын өндөр мэдлэгтэй юм хүмүүс байна. Эдгээр хүүхдүүд муу хүүхдүүдтэй нийлээд буруу замаар орох бүх боломж нь нээлттэй байсан. Гэхдээ тэд тэгсэнгүй. Ухамсартай сайн хүүхдүүд байсан байна. Бүр багын хүмүүжил гэдэг чинь ийм сайхан шүү дээ, тийм. Томын хувьд харин их бүр ичимхий хүүхд байж. Гэхдээ олон сургууль солиод олон хүүхдтэй харьцаад ирэхин цагт тэрээр хүмүүстэй учир зүгөө олж чаддаг болсон баг. Тэрээр шинэ сургуульд ороод л өөрөө эхэлж яриа өгдөд хошин хөгжилтэй зүйлсийг ярьж эхэлдэг. Ингээд л тэр дороо шинэ найзуудтай болж чаддаг. Шинэ сургуульд орох болгондоо шинээр найзтай болох нь бараг л тодорхой байсан. Эхний өдрөө л найзуудтай болчдөг байсан гэж. Тэгэхээр өөрийгөө яаж хөгжүүлсэн байх нь. Энэ ч гэсэн нөгөө жүжигчний чадварт нь нөлөөлж байгаа шүү дээ, тийм шүү. Мөн шинэ сургуульд ороод түүний хамгийн түрүүнд хийдэг зүйлсээ нэг нь драмын ангид нь элсэж орох. Нэг дугуулan гэдэргэл байдаг шүү дээ, тийм. Тэнд нь шууд яваад орчдөг. Тэрээр өмнө зурагтаар үздэг байсан киноны жүжигч чигээ болохыг мөрөөддөг байсан гэж. Гэхдээ жүжиглэхээс гадна бас нэг зүйлд маш их дуртай байсан Америк хөл бөмбөг юм. Эндээ бас мөн маш их авьяастай. Нэг удаа түүнээс Оскар авах уу эсвэл хөл бөмбөгийн цом авах уу гэхэд нь хөл бөмбөгөө сонгож байсан ч удаатай гин. Тэр тэрнлэг арай илүү сонирхолтой байсан юм шиг. Гэхдээ хувь тавилан өөрөөр зурсан байна. Хувь тавилан түүнийг жүжигчний мэрэгжил рүү урлаг руу илүү их татчихсан баг. Сургуулийн тоглолтуудад байнга оролцдог болсон санаа бодлыг нь ер нь нэг талдаа гаргасан гэж хэлж болно. Тэрээр маш их кино үзсэн. Нэг удаа Stanley Kubrick-ийн 2001 Space Odyssey гэдэг кино байдаг байхгүй. Тэрийг үзээд та биширч гүйцсэн гэдэг. Одоо ч гэсэн энэ кино түүний хамгийн дуртай кино юм билээ. Нэг хүүхдийн нэг кор дурсамж байдаг шүү дээ, тийм. Нэг юм үзээд нэг тархин дэлбэрдэг. Тэр нь энэ кино байхгүй. Би нөө Задарна гэсэн үг. Тийм, одоо цоо шин юм хараад нь тархин дотор нэг юм дэлбэрж шít. Энд чи юу вэ гэд чиглэл нь хүүхдээ ерөөсөл ирээдүй тэр чиглэлээр рүү ингэ явна гэдэг чинь явах боломжтой болж байна гэсэн үг байхгүй. Би нөө ирээдүй рүү буцсныг үзээд анх тэгчихсэн байхгүй. Юу болоод байна? Яаж цаг хугацаараа хэлээд байгаа юм гээл тэгэл дотроо ургуулаад бодно шít. Энэ дээр ийм алдаа гарцсан байна. Цаг хугацаараа хэлж байгаа бол чи энэ нь өөрчлөгдөх ёстой биш үү гээл те. Яг тэрэн шиг юм энэ дээр болж байгаа юм. Том энэ киног анх үзснийг одоо ч гэсэн сандаг гэдэг. Энэ киноноос тэрээр кино урлаг гэдэг чинь зөвхөн хүмүүсийг хөгжөөж зугаацуулах биш юм байна. Харин кино урлагаар дамжуулаад бүр том үзэл санааг, том мессежийг өгөх боломжтой байна гэдгийг ойлгосон гэдэг. Ийм яг энэ зүйлийг одоо махандаа тултал одоо ойлгосон хүн яг Том Хэнкс шиг л аялах баг. Энд маш том хүч ороод ирж байгаа шүү дээ. Нэр хүнд ороод ирж байгаа. Үнийг ашиглаад нийгэмд ямар сайн үлгэр дуурайл үзүүлэх үү, ямар том мессежийг өгч болох уу гэд энэ боломжтой байна гэдгийг ойлгочихж байгаа байхгүй. Тийм учраас маш хариуцлагатай ажил юм байна гэдгийг Том Хэнкс ойлгосон баг. Ер нь ингэж ойлгосон хүн л мундаг жүжигчин болдог.
Тэгээд ингэж ойлгосон ч бас ховор байдаг болов. За анх Том аавда жүжигчин болно гэж хэлэхэд аав нь ер нь жоохон дургуутсаж ирсэн юм байна. Жүжигчин хүн сайн цалин авч чадахгүй. Тэгээд чи тийм сайн жүжигчин болж чадахгүй бах. Тийм учраас өөр мэрэгжил сонгосон зөв юм шүү гэдээ түн зөвлөгөө өгчихсэн байна. Гэхдээ Том өөртөө ихтэй байж. Их мөнгө олох нь чухал биш. Хамгийн гол нь дуртай зүйлээ хийж амьдрах нь чухал шүү дээ. Тэгжиж хүн аз жаргалтай амьдрна. Өндөр цалинтай ч гэсэн дургүй ажиллавал тэгэл том л гэсэн үг шүү дээ. Яг нэг Том баримталсан байна. Гоё амьдралын чанартай байхыг хэрхэмсэн байна тий. Яг тийм ээ тий. За ингээд Том Хэнкс ахлах сургуулаа төгсөөд шууд л коллежид драмын ангид элсэж ордог юм. Мэдээж эндээ тэрээр олон ч тоглолтод оролцоод эхний хэдэн тоглолт дүрийнхээ нэгээр бүр шүүмжлэгчдээс өгдөг шагналыг авч чадсан баг. Чадсан баг. Тий. Тэгэхээр авьяас нь ер нь тодорхой байна. Тэрээр бас маш их хичээл зүтгэлтэй суралцж байсан гинэ. Гэтэл сургуулийн зааж буй арга барил багш нарын чадвар түнд чамлалттай санагдаж эхэлсэн байна. Ийм ч учраас Том өөрөө маш их зүйлийг өөрөө сэтгэж суралцж байсан гэдэг. Сургуулийн арга барил нь их хуучинсаг. Заах арга барил нь ч гэсэн их уйдгартай байсан. Тэгээд хэрвээ би энд үргэлжлүүлэн сурах юм бол эндээ илжирх юм байна. Эндээ живэд дуусах юм байна гэж бодож эхэлсэн. Илүү залуу хүмүүстэй ажиллах хэрэгтэй байна. Шинэлэг арга барилаар би суралцах хэрэгтэй гэж бодож эхэлсэн байна. Яг энэ үеэрээ тэрээр Винсент Давлин гэдэг тайзны том найруулагчтай танилцсан юм. Ингээд тэр хүний тайзан дээр очиод театрт очиод өстө бүр бүх ажлыг хийсэн. Гэрэлтүүлэгч, хувцсны загвар зохион бүтээгч, тайз засалж, тэг бүр найруулагчаар хүртэл ажилласан. Ер нь яг театрт юу хийж болох вэ? Тэндээс юу сурж болох вэ? Бүгдийг хийсэн баг. Энэ 3 жилийн хугацаа Томын хувьд хамгийн том сургууль болж чадсан. Гэхдээ л эндээ бас уйдж өгөх гэжсэн гэдэг. Ажилдаа очих цорын ганц шалтгаан нь Саманта Левис гэдэг нэртэй бүсгүй байж. Хичээлээ таслаад байгаа хүүхэд гинт хичээлдээ ирээд эхэлдэг штэ. Ойлгомжтой л байдаг. Нэг бол багштай, нэг бол нэг охинд оролцсон байдаг шүү дээ. Яг эрэгтэй хүүхдүүд явж яг багштай гэж орж ирэх юм те. Тийм. За тэр нэг багш маань харагдал явчлаа шүү гэж. За ингээд нөгөө бүсгүйтэйгээ болцож эхэлж байгаа. Яг ингээд болцож эхлэхдээ зэрэгцээ шахав. Түүнд одоо нэг аялан тоглолтоор явах урилга ирсэн юм байна. Том тэр дороо зөвшөөрсөн. Одоо Самантагаа нэгэнд өөр юм болгоцсон учраас ажил дээр очих шаардлага алга. Сургууль нь удирдахтай заагаад байгаа учраас сургуультай ч явах хэрэг алга. Харин аялан тоглолтоор явах. Мэргэжлэр ажиллах тэр боломж гарч ирэнгүүт шууд зөвшөөрөөд бүгдийг хаяад нөгөө аялан тоглолтод явцсан юм байна. Энэ аялан тоглолт түүний замналын эхлэл нь байж. Энэ тоглолтуудын нэгийг аав нь ирж үзэхэд Томс бүх авьяасаа гаргаж үзүүлсэн гэдэг. Тэгээд би энэ чигээрээ үргэлжлүүлэн ажиллах юм бол хүссэн бүхэндээ хүрч чадах болно. Би мөрөөдлөөрөө сайхан амьдарч чадах болно гэж аавыгаа бас ятгах байж. Энэ мэдээж аав нь хүүгээ хараад шууд л бахархаж байгаа шүү дээ. Маш авьяастай хүн байж байгаа юм чи тийм ээ. За хоёлаа ивент тэтгэгчтэй танилцсан. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чанартай амьдрий Mortar Residence дэмжиж ажиллаж байгаа. За Mortar Residence эднийх маань яг одоо зайсан толгойн зүүн талд Америк сургуулийн дэргэд байршилтай. За чанартай амьдрий өрөөтэйгээр Mortar Residence бидэнд маш гоё одоо нөхцлүүдтэй орон сууцаа санал болгож байгаа. B1, B2 давхурт 300 одоо би бүр энийг л хамгийн түрүүнд хэлмээр байсан. 345 автомашины дулаан тийм зогсоолтой. Бидний асуудал бол дандаа зогсоол байдаг. Уг нь бол айлын тоо 375 айлын мотхон бүр 100% ашиглалтанд орсон. Нөгөөд ороход бэлэн лифт одоо бүх юмнуудтай маш гоё сэтгэл гаргаж анхаарсан ийм хотхны талаар та бүхэнтэй танилцуулах гэж байгаа. Ерөнхийдөө энэ төслийн давуу талуудыг дурдаад явъя. Ус цэвэршүүлэх нэгдсэн систем төслийн хэмжээнд сойрлуулчихсан байгаа. За энэ бол мэдээж хүн болгоны одоо бүр анхан шатны хэрэгцээ. За тэгээд нөө байрнууд чинь бүр 30%-аар нь одоо тагтаа бас метр квадратт оруулж тооцдог бол тагтыг бас 100% оруулаагүй эднийх ингэж тагт нь бол ерөөсө бонус бэлэг гэдээ ойлгож болох юм. Энд чинь юу юм бэлээ? Бараг нэг юунаас айлаас 40-с хэдэн сая төгрөглөө хэмнэлт гарч байгаа юм билээ. Тагтаа оруулаагүй гэдэг чинь. Тийм. Уг нь бол 30% оруулахад яах вэ? Тийм чинь угсаал стандарт нь тийм чинь ашиг илүү болж болно шүү дээ. Гэтэл эднийх нэг тийм гоё сэтгэлтэй байдаг. Яг үнэ. За тэгээд түрүүнд дурдсанчлан нөгөө B2 давхартаа айл бүр төрөлцөөтэй авц зогсоолтой 375 айл 430 зогсоолыг төлөвлөсөн байна.
За тэгээд нөгөө үр хүүхдүүдтэй одоо хүүхдүүдтэй санаа зовдөг ээж аавуудад нөгөө дэлхийн номер 1 хүүхдийн тоглоомын талбай үйлдвэрлэгч Дани улсын алдарт компани гэдэг одоо тоглоомын брендийн тоглоомыг одоо хотгондоо бас байршуулсан байгаа нь цэцэгчүүд бас анхааруулжтай айгуу гоё сэтгэлд нь таатай санагдаж байгаа. За бүр айгуу сонин. За хотгонд дээж өргөх талбайтай. Би анхудаа сонссон. Айлуудаа төвөг болохгүй. За тэгсэр нэ бас дээж өргөмөр байвал те тэр. Тийш дээ. Энд хүний ихтгэл үнэмшлэг гэдэг чинь хамгийн чухал шүү дээ. Ялангуяа ээж нар маань, эмээ нар маань ингээд хүүхдээ сайн яваарай гэд дээж өргөдөг шүү дээ тий. Яг тэр боломжийн гоё ингээд гаргаад өгч байгаа. Шийдэд өгсөн. Тэгэхээр хин хиндээ төвгүй айгуу гоё. За нөгөө лифт орц гарцсан хэсэг нэг хэмт буюу хөгжлийн бэрхшээлтэй одоо харааны бэрхшээлтэй ч юм уу энэ хүмүүс бас нийгмийн хариуцлагын өрөөнд эднийх бас айгүй гоё шийдлүүдийг үүсгэж өгсөн байгаа юм байлээ. Тийм ч нэ ерөөсө шатаар явахгүйгээр зөвхөн дугуйтайгаа тэрэгцэрдэг ч юм уу тийм ингэж явсаар байгаа л лифт рүү орчих тийм боломжтой гэсэн үг байна. Чинь бүр амар чухал шүү дээ. Харин тийм. Тэр тэргээ төрсэн ээж нар ингээд хөрх юм өргөө шатаар өгсөж яадаг шүү дээ. Тийм байх. Шүү дээ нэг юм цүнхүү үрдсэн. Тэгэл хүүхдээ ингээл толгойн савлуулаад юм дээгүр гаргаж байгаа харагддаг. Тэгэхээр энэ бол айгүй гоё тийм одоо иргэндээ хайртай ээлтэйгээр шийдсэн байгаа. За энэ дурдсан юмнууд нь энэ болохоос ш тэр фасад нь өөрөө шууд цаанаасаа гэрэлтэй гэх мэт те тэр обоо сонголт хаалга үүдс маш тухайлаг байгаа. Энэ мэтийг бол одоо юу дурдахад бүр илүү заах манайха өөрсдөө ирээд үзээрэй 100% ашиглалтанд орсон учраас нөгөөд ирэхэд бүрэн боломжтой. За байрлал агаарын хувьд бол манайхан хэлүүлтгүй мэдж байгаа. Яг энэ хэсэгт бол айгүй сайхан зингийг агаартай байдаг. Дээрэс нь айгүй гоё үйлчлэгээний төвд ойр байдаг учраас бас амьдрахад айгүй тухтай байгаамаа. За ингээд борлуулалтын алба нь болохоор 76 тэгтэг 67 борлуулалтын менежерийнх нь бас дугаарыг хэлчихье. 90-70 техник 90-70 тэг 2 дугаараар холбогдоод та 5 тухтай дээрэс нь хүүхдийнхаа сургууль цэцэрлэгийг маш гоё шийдэж болохын нотхныг бас сонгоод амьдралынхаа чанарыг сайжруулж болох нэ. За маш төрөсөдөнст баярлалаа. За баярлалаа. За үргэлжлүүлэхэд Том одоо ингээд ер нь театрын ариун их туршлагатай болж чадж байгаа гэсэн үг. Ер нь мундаг жүжигчин болчихж байгаа. Гэсэн ч гэсэн түүний гол байвал өргөн дэлгэц байсан шүү дээ. Иймээс ч тэрээр Нью-Йорк хот руу нүгээд өөрийн шинэ боломжоо хайсан юм байна. Энд ирээд маш олон шалгаруултанд очиж исэн гинэ. Гэхдээ театр дэлгэц хоёр өөр шүү дээ. Театрын жүжигчин одоо камерын өмнө хэцүү. Тэгээд олон шалгаруултанд очисон ч гэсэн ерөөсөө тэнцэж чадахгүйсэн юм. Ингэж явж ашгүй нэг He knows you're alone гэдэг нэртэй кинонд жижигхэн дүр авч чадсан баг. Ингээд түүх эхэлж байгаа байхгүй яа бүр ярцгаадах. Том Хэнкс чинь ямар хүн бэлээ дээ тийм. Бурхны доотх хүн шүү дээ. За ингээ энэ киноноос хойш Том Хэнкс гэдэг нэр зогсолтгүй өдрөөс өдөрт мандан бадрахвал. Энэ киноны тоглолтыг нэгэн телевизийн продюсер олж хараад манай хүнд шууд дүр санал болгоод эхэлсэн баг. Ингээд энэс хойш хэд хэдэн телевизийн цувралд дүр бүтээсэн баг. Гэхдээ бүгдээрээ нийтмийн төсөл өгсөн. Том хүндээ сэтгэл дундуур байж. Драмын жүжигчин шүү дээ уг нь. Яг театр ч гэсэн нийтмийн дүр тоглож байсан л та. Гэхдээ яг дэлгэцэн дээр ингээд гоё драмын тийм чухал дүрүүд тогломоор байдаг. Гэтэл дандаа л нийтмийн төслүүд. Гэтэл оролцсон дүр болгондоо тоглохоос арга байхгүй. Учир нь манай хүн ч нөгөө Саманта гэдээ бүсгүйтгэе гэрлээд аль хэдийн 2 хүүхэдтэй энэ төр болцсон байсан юм байна. Гэр бүлээ авч явах. Дижих хэвээр. Ингээд олцсон бүх дүртэй тоглож байсан. Мөнгнөөс олж. Ер нь ихний замлын ихний юм л байдаг дөө тийм. Маш шургуу ажилласан байна. Өөртөө ч цаг зарцуулж чадахгүй. Бүх зүйлээ хүүхдүүдтэй зориулна. Яг л аав хүн юмаа байх хэвээр тийм байхгүй. Одоо ингээд 24 мөрөдтэй ч байгаа л юм чинь. За нөгөөдгөө дахиад хэлэх гээд байгаа. Төлөвлөж гэр бүл зохиогоорой гэдэг. Энд чинь ийм залуугаараа гэр бүлээ дижих гэдэг өөрийгөө ч гаргуунд нь хайж шүү дээ. Яг Том Хэнксийн жишээр буруу жишээн дээр ярьж магадгүй. Гэхдээ Том Хэнкс чинь юу гэхдээ жоо Том Хэнкс мундаг жүжигчин болцсон. Дэлхийн хамгийн алдартай хүмүүсийн нэг болцсон. Болохоос биш бусад жишээн дээр ярих юм бол төлөвлөж л хүүхдтэй болоорой. Одоо гэр бүл салт ямар их байгаа вэ? Тэгэл нөх хүүхдүүд л охирдог шүү дээ, тийм ээ. Хүүхдтэй болохдоо маш сайн бодоорой гэд дахин хэлмээр байгаа. Тийм. За яг салдгүй юм а гэхэд эцсийн хүртэлтэй өөрийнхөө нөхцөл мөрөөдлийг мартаад ингээд төвчж өнгөрөх шаардлага гарах юм лөө те. Тэгэхээр тэгмээргүй шүү дээ. Яг тийм. Аз жаргалгүй гэр бүл гэсэн үг тийм. За ингээд эхний дүрээ авснаас хойш 4 жилийн дараа тэрээр анхны гол дүрээ авч чаддаг юм байна. Disney кино компани уран сайхны кино хийгээд удаагүй байсан үеиг нэ. Энэ үедээ Splash гэдэг нэртэй лусын дагинтай нэг кино хийхээр төлөвлөсөн юм байна.
Disney чинь энэ салбарт туршлагагүй учраас маш олон жүжигчдэд санал явуулсан чинь нөгөө хэд нь татгалзаад исэн гинэ. Аргагүй шүү дээ. Муу кино болчихсон бол өөрийнх нь нэр хүнд унна. Харин энэ нь манай Том Хэнксд маш том боломжийг олгочих. Томыг дуудсан чи тэгээд л яваад очиж байгаа шүү дээ. Өөргөн дэлгэцийн гол дөрвийг хийж хатчих тийм. Анх Томын кинонд очихдаа туслах дүр шалгаар уултан тавьсан чинь нөгөө продюсерүүд манай хүнийг хараад үгүй чи гол дүр юм байна гэж шууд гол дүр шалгаруулад эхэлсэн. Ингэсэн чинь нөгөө Том чинь нэг ихний хэсэгтээ маш их айсан гэн. Юу вэ би чинь ямар ч туршлахгүй хүн байж чинь яаж чадах юм бэ? Гэтэ продюсерүүд жахсаар аваад түүнийг энэ Лусын дагнтай. Лусын дагны найз болгоод тоглох гаргачихж байгаа. Mermaid гэдэг нэг юу гэдэг шүү дээ. Энэ их хөөрхөн кино гоё. Энэ хоёр чинь биеиндээ дурлаа л тэгээд юу гэж болтго гэлээ. Жохон бахта үзчихсэн л санаад. Тэг нэг үнсэлцдэг хэсэг аягүй гардаг. Тэг нүдээ таглаал өрх юм болсон уу гээл. Тэгжэл үзчихсэн гэдэг санагдаж байна да. Яста хорон завсраараа хараал хэлсэн байна. Би ч их үн чудраг байсан юм аа харахгүй штэ. За энэ киногоор тэрээр тун давгүй тоглолттой буржгар өрвийсэн үстэй залуу Холливуудд орж ирснээ зарлж чадсан юм. Гэхдээ эхний жилүүдэд найруулагч продюсерүүд манай хүнийг зөвхөн инээд төрлийн кинонд л сонгоод байсан. Дандаа л энэ киноны гол дүр тоглоод байгаа. Олдож байгаа л энэ юм чинь тоглохоос өөр яах вэ тийм үү? Гэхдээ тэрээр баг багаар өөрийгөө ямар чадварлаг вэ гэдгийг харуулсаар байна. Телевизийн төсөлд оролцоод исэн хүн чинь одоо дандаа кинонд тоглож эхэлсэн. Splash-аас хойш 4 жил болсон болоогүй маш олон инээдмийн кинонд гол дүр тоглосон. Харин эцэст нь тэрээр өөрийн жүжигчний чадвараа харуулж чадсан нэгэн мундаг кинонд сонгогдож чаддаг. Энэ киног Big гэдэг том. Үзээгүй хүн ховор баг. 13 настай хүүхэд явуулын циркийн нэгэн тоглоом дээр очиод нэг хүсэл хэлчихдэг байхгүй. Би том болмоор юм жил. Тэгин том болчихдаг шүү дээ. Нэг хүн баг насныхаа тэр сэтгүүгээр том болчвол яах вэ гэдгийг харуулдаг. Үнэхээр гоё кино. Студийн зүгээс анх Роберт Де Ниро, Харрисон Форд, Робин Уильямс гэх мэт мундгуудыг тоглуулахаар уг нь урьсан юм байна. Нөгөө хэд нь харин татгалцсан гинэ. Ингээд дөнгөж од болж байгаа Том Хэнксийг тоглуулсан нь бас хамгийн зөв юм байна гэж бас тэд бодсон. Энэ ч нүдэ олсон. Том хэдий зөвхөн инээдмийн кинонуудад л дүр бүтээж байсан боловч яг энэ том болчихсон хүүгийн сэтгэл зүй ямар байх вэ? Гэрээ эцэг ихээ санаад яаж шаналх бол мөн жоохон хүүхэд хэрхэн том болох шийдвэр гаргаж байгаа вэ гэд энэ бүгдийг төгс гаргаж чадсан гэж хэлвэл. Энэ кино хэдий инээдмийн төрлийн гэж явах боловч хүний сэтгэл зүйг тэр дундаа хүүхдийн сэтгэл зүйг маш томор харуулснараа бас драм төрөлтөө ч гэсэн орох боломжтой. Нэг сони юм байсан. Анх авгын киног аимшигын төрлийн болгож хийх гэж хэлсэн юм. Зохиол нь ч тэгээд бичигдсэн байж. Гэхдээ Том тоглох болсноор зохиолыг эргэн өөрчлөөд тэгээд ийм инээдмийн болгож хөнгөн болгож хувиргасан юм бэл. Найруулагчаар Penny Marshall гэд бүсгүй ажилладаг. Энэ хүн Томын тоглох хэсгүүдийг эхлээд нөгөө бага насны хүүхдэд тоглож байгаа хүүхэд шүү дээ. Тэрүүгээр тоглуулад тэрийг бичиж авангуудаа дараа нь Томд үзүүлээд тэгээд Том тэр тоглолтыг нь дуурайж жүжиглээд ийм аргаар давсан юм билээ. Бас сайн юм. Тэр чинь яг л хүүхэд яаж жүжиглэх вэ? Тэрүүгээр ажиллаж гин гэсэн үг байхгүй. Тэрс гоё арга байгаа зү тий. За энэ үр дүнгээ өгсөн. Томд ч гэсэн энэ маш том сургууль болсон. Энэ кино Оскарын наадмын шилдэг зохиол болон шилдэг эрэгтэй гол дүр гээд 2 номинацтай 2 төрөлд нэр дэвшиж чаддаг. Мэдээж Том маань шилдэг эрэгтэйд анх удаа дэвшиж байгаа. Тийм байна. Маш хурдан. Дэвшнэ гэдэг чи өөрөө айгу том юм байна. Тийм шүү дээ. 5 дорлоо гэхэд тэрний дээр нь 4 хүн л байсан гэсэн үг байна шүү дээ. За мөн алтан бөмбөрцгөөс анх удаа шагнал авч байгаа. Тийм. Тэгэхээр ямар мундаг юм харагдаж байгаа. За эдгээр шагналаас гадна Том анх удаа $1 сая цалингийн босгыг давдаг. Энэ киноноос 2 саяын цалин авсан байна. Ийхүү Том Хэнкс маань кино урлагт хөл тавиад 8 жилийн дараа анх удаага Оскар нэр дэвшээд алтан бөмбөрцөг аваад за мөн ийм өндөр цалинтай жүжигчдийн игнэнд шилжиж чадж байгаа юм билээ. Баг багаар сайжирч байгааг нь анзаараарай. Шууд буудаг байгаа зү. Хөдөлмөр хүнийг бүтээнэгт чинь Том Хэнкс баг. Гэхдээ нэг зүйлийг жиж хэлэхэд тэрээр инээдмийн жүжигчин хэвээр байгаа шүү. За ер нь энэ киноноос хойш манай хүн ер нь л гол дүрийн жүжигчин болоод хувирсан.
олон ч киноны саналд булагдж эхэлсэн. Мэдээж сайн муу янз бүрийн кинонод байсан. За магтуулч байсан, шүүмжлүүлч байсан. Ер нь жүжигчин хүн ямар замыг дуулах хэвээр бүгдийг нь Том алхам малхмаар туулж явж байгаа юм шүү. Харин тэдгээр шүүмжлэлээс тэрээр өөрийн алдааг олж хараад тэр бүгдийг засаад яваад исэн гэнэ. Би лаг Томод би Оскар нэр дэвшсэн алтан бөмбөрцөгтэй намайг юу шүүмжлээд байгаа юм. Чиний шүүмж юу вэ энэ гэж тэрээр бодсонгүй. Харин ч энэ үнэн юм биш гэж бодоод тэгэд өөрийгөө засаад исэн байгаа юм. Түүний энэ чанар түүнийг хамгийн шилдэг болоход нөлөөлж байгаа шүү дээ. Брюс Уиллистэй хамтраад The Bonfire of the Vanities гэдэг кинон өстой шүүмжлэгчтэй байгуулсан гэнэ. Том өөрөө ч гэсэн энэ киногоо маш муу кино гэдгийг мөн өөрийгөө маш муу тоглосон гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Сүүлд Опрагийн нэвтрүүлэгт орж байхдаа ингэж хэлсэн байгаа шүү дээ. Тийм ээ, бүх цаг үеийн хамгийн муу кинонуудын нэг. Гэхдээ хэрвээ би энэ кинонд тоглоогүй бол маш том сургамжийг авч чадахгүй байлаа гэж. Ингэж сайжирдаг байх нь байдаг. Тийм. Өөрчлөгдөх, нэг шүмжлэлийг хүлээж авах, засрах зоригтой байна тий. Ямар гоё. Тийм бооз эго гэж юм баг байх нь байна. Ухаалаг байна. Ямар гоё юм бэ. За энэ жилд нь гарсан. За тухайн жилд нь гарсан бас нэг кинон бас бодлогоотнэ. Гэхдээ энэ кинон дээр өөрийн байнгын хамтрагчтай нэг Meg Ryan-тай анхудаага хамтарч ажилладаг юм байна. Энэ хоёр маань ер нь сайхан хамтрал гэж ярьдаг шүү дээ. Энэ кинон бүтлгүүцсэн ч гэсэн энэ хоёрын хамтрал үнэхээр хөөрхөн байлаа гэж шүүмжлэгчид магтажсэн. Тийм ч учраас дараа нь дахиад 2 удаа хамтардаг байхгүй. За 1992 онд өөрийгөө сорьсон нэг кинонд тэрээр бүр өөрөө арын хаалгатжиж очиж тоглосон юм билээ. A League of Their Own гэдэг нэртэй спортын төрлийн кино. Яг бодит үгээс сэтгүүлсэн. 2 дугаар дайны үед эмэгтэйчүүдийн мэрэгжлийн бейсболын тэм лиг байсан юм байна л та. Тэрний нэг багийнхан тасгалжуулагчаар ажилладаг нэг хүний бодит дүрийг бүтээж байгаа. Өмнө нэг сайн сайхан дүрдэл тоглоод байсан шүү дээ. Энэ эдмийн сайхан сэтгэлтэй залуу тоглож ирсэн бол энэ удаад тэрээр согтуу, бүдүүлэг, ууртай нэгний дүр тоглолдог юм. Яагаад энд гарын хаалгаар тоглох гэдэг нь тэгэхээр өөрийгөө эвдэхийг хүсэж байгаа. Тэгэд өөрийгөө ямар ч дүрд тоглож чадна шүү гэдгээ харуулахыг хүссэн юм л. Ийм ч учраас эндээ тоглож чадсан. Томыг энэ дүрд тоглоно гэсэн чинь баахан эмэгтэйчүүд би ч гэсэн тоглоё гэдээ бас араас нь болгоос үлтэй гэдэг л. Бас боо юм болж ирсэн ба. Тэгээ энэ кинонд бүр Мадонна хүртэл тоглолдог юм л. Тийм шүү дээ. Мадонна харагдаж байна тийм. За кино амжилттай болсон зэрэгцээ. Томын тоглолтыг ч магтан сайшааж байж. Том өөрөө ч гэсэн энэ дүрийг өөрийнх нь замналыг тэр чигээр өөрчилсөн гэж ярьдаг юм байна. Яагаад гэвэл би өөрөө дүрээ сонгож болох юм байна гэдгийг анх удаа энэ дээр харж байгаа байхгүй. Надад тэр хүч чадал нь байгаа юм байна. Тийм учраас би заавал продюсеруудын агентийнхаа ч юм уу тэр сонгосон дүрийг биш. Би өөрөө дүрээ сонгож болох юм байна. Тэрүүл надад маш олон санал ирж байгаа юм чинь яагаад болохгүй гэж. Ингээд Том энэс хойш дандаа дүрийг өөрөө сонгодог болсон байхгүй. Тэгэхээр яг эргэлтийн цэг нь энэ байхгүй. Тийм байна. За ингээд 1992 онд энэ кино тоглолцож байгаа шүү дээ. За 92 онд болсон бас нэг томоохон үйл явдал нь Том Холливуудын алдрын годомжинд өөрийн одтой болдог юм. Нэрээ тэгдэг шүү дээ. Тэг одоо яагаад ийм хурдан болд юм уу? Энэ болцсон л байна. За хурдан гэж энэ манай хүн чинь 12 жилийн дараа одтой болж байгаа. 12 жил гэсэн хурдан биш тийм. Ер нь одтой болно гэдэг чинь юу гэсэн үг гэвэл чи од шүү гэдгийг аль бие ёсоор хүлээн зөвшөөрж байгаа л гэсэн үг. Тэгэхээр Том Хэнкс одоо Алидийн од болсон ингэж баталгаажиж байгаа. Тэгтээ хошин төрөөрэй. Сүүлийн кино л жоохон драм маягтай намтарчилсан байлаа. Гэхдээ тэр бас энэ эдмийн төрлийн шүү. За ингээ одоо авцсан. Яах вэ гэж бодож байгаад 1 жилийн завсарлага авсан. 1 жил бясалгал хийсэн гэнэ. Би өөрийгөө ингэж дайчлаад ингэж ажилласнараа энэ одыг авч чадлаа. Яах вэ? Энэ үгээрээ би үргэлжлүүлээд ажиллаад байж болно. Би одын од гэдэг хүн өндөр цалинтай ингэ яваад байж болно. Гэхдээ би ийм байхыг хүсэхгүй байна. Би хамгийн шилдэг нь болмоор байна. Би драмын чухал дүрүүд тогломоор байна гэж бодоод тэгэд 1 жил завсарлага авсан юм бэл. Энэ завсарлага түүнийг бүрэн өөрчилдөг. Би өөрийгөө хэрхэн өөрчлөх вэ гэж бодоод байгаа шүү дээ энэ чинь. Ямар дүрүүд тоглол надад тохиромжтой вэ? Би юу гэж чадах вэ гэж бодоод тэгэд ер нь жоохон завсарлаа. Яа нэг амьсгаа авчихаач хүн нэг шал өөр болчихдог шүү дээ. Яг тэгж бодоод 1 жилийн завсарлага авсан юм бэл. Үнэхээр ч энэ амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлсэн гэнэ.
1993 онд түүний тоглосон 2 кино нээлттэй хийдэг. Эхнийх нь романтик төрлийн Sleepless in Seattle гэдэг кино. Киноны туршид гол дүрийн эрэгтэй эмэгтэй хоёр бараг л уулзахгүй. Киноны төгсгөлд л нэг уулздаг байхгүй. Гэхдээ энэ ч дурлал тусуудын кино байгаад байдаг. Романтик кино байдаг. Гэхдээ сонир зохиолтой байгаа зү. Нэг ч уулздаггүй. Энэ киног үзээрэй за. Айгүй хөрөнгө. Том бол өөр энэ киног аав хүүгийн тухай кино гэж хэлдэг юм лээ. Гэхдээ романтик кино дуртай хүмүүс энэ киног баг ихний харавтаа залдаг баг шүү. Киноны найруулагч гол дүртэй Hanks, Meg Ryan хоёрыг л тоглуулна гэсээр энэ хоёр тэгээд гол дүрт нь сонгогдож байгаа. За энэ жилд нь гарсан дараагийн кино төсөл бол нөгөө 1 жил бясалгасных нь гол үр дүнг авчирсан жинхэнэ утгаар нь харуулсан Philadelphia гэдэг кино байна. Хоёлаа ивент итгэгчтэйгээ танилцсан. За тий. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар одоо алтан гишүүдэд дуртахгүй байна гэж хэвээр үнэхээр болохгүй. Тэгэхээр алтан гишүүдэд хандаж хэлэхэд од өндөр сууг маш олон нэвтрүүлгүүдийн жил өмнөх жилүүдээс хэд дахин илүү олон нэвтрүүлгүүдийн сэдв санаа бүх юма батлаад бид 6 сууг болж өргөжлөө. Тэгэхээр алтан гишүүд маань одоо од өндөр суугаа дэмжиж бас нийгэмдээ гой хөрөнгө оруулалт оруулаад маань суугийг дэмжиж бас 100,000 төгрөгийн хандив өгөөд алтан гишүүн болоод ороод ирэх боломжтой. Тэгэхээр алтан гишүүн гэж яаж одоо болж бүртгүүлж орж ирдэг вэ гэдгийг бас цаагаад өгье. Худалдаа хөгжлийн банкны 94,000 IBAN дугаартай 4191-4-518 гэсэн од өндөр танин мэдхийн сувг энэ данс руу 100,000 төгрөг хийгээд гүйлгээний утган дээр утасны дугаараа бичээд манай менежерүүд холбогдоод таныг юм группт оруулна. Та нэвтрүүлгийн бэлдэж байгаа байдал лайв бичлэгүүдийг YouTube нэвтрүүлэг орохоос өмнө үздэг. За гэхдээ энэ бол яг одоо та тэр нэвтрүүлгийг үзэхдээ би бас од өндөр сувгтай ханд өргөсөн одоо хөрөнгө оруулалт хийсэн алтан гишүүн юм шүү гэж бодож байгаа юм. Бид нэг нэвтрүүлгийг одоо хэдээр үнэлж 100,000 төгрөгийн ханд авч байгаа нь бол маш бага үнэлгээ гардаг. Тэгэхээр дэмжихийг хүсвэл та нар маань ингэж алтан гишүүн болж болох юм шүү. Тэгээд од өндөр сувгтайгаа хамт байгаараа бид та бүхэндээ одоо нэвтрүүлгүүдийнхаа жанраас хамаарат 6 сувгт хуваагдаад маш олон гой мэдээллүүдийг юм цэгцтэйгээр 6 сувгаараа дамжуулж хүргэхээр болсон. Тийм 6 сувг болж байгаа юм маань ч та шалтгаан нь манай алтан гишүүд шүү дээ тийм. Тэд маань байгааг бол бид эдийн ихний хуулиар дээр л дампуурсан байсан шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ яг алтан гишүүдийн амар гоё тийм юм юу гэхээр зөвхөн бид түгээгээд байгаа юм биш. Тэд маань ч гэсэн өөрсдөө түгээхэд гар бие оролцож байгаа гэдэг тэр ойлголт нь бас их гоё байгаа шүү тийм ээ. Тийм. Одоо бид нөгөө алтан гишүүдэд зориуллаад бас нөгөө од мөндөр ойгоо хийхдээ алтан гишүүдэд өрдөг. За спорт өдрлөг хийдэг ч гэдэг юм уу бас бид нийлсэн юм гой арга хэмжээнүүд байдаг. Сүүлд бас од мөндрийн алтан гишүүд маань нийлээд од мөндөр төгөл байгуулсан юм. Тэр айгүй хайр хөрмөр өстой ягт. За баярлалаа. За баярлалаа. За Philadelphia гэдэг кино бол жинхэнэ драм. Том Хэнксийн тоглохыг хүсч байсан яг тэр дүр. Энэ кино бол дохын тухай хийгдсэн анхны томоохон киноны. Ер нь анхны ч гэж томоохон ч гэж анхных нь ер нь. Томын дүр бол дохын халдвартай ижил хүснээ сонирхогч залуугийн дүр. Энэ кино дохын яг халдварын тархац эд ихсээд дэлхийн нийтийн анхаарлын төвд ороод ер нь айц давтуулж исэн тэр үед гарч байгаа байхгүй. Тэгээ анх яг тэр ижил хүснээ сонирхож байгаа эрэгтэйчүүд ялангуяа тусч илүү их тусч исэн учраас энэ кинон дээр ижил хүснээ сонирхогч гэж гарч байгаа болов. За айц давтуулаад байгаа энэ өвч. Бэлгийн замаар халдварлахаас өөрөөр хэрхэн халддаг. Өвчтөе хүмүүст ямар шинж тэмдэг илрээд ямархуу байр байдалтай байдаг гэх мэт бүх зүйл нь нийтэд ил болоогүй байсан үе. Ил болоогүй ч яг олон нийт мэдэхгүй байсан тэр үе. Ийм өвчтөе хүмүүс бараг л хүний тооноос хасагдаад өвчнөр шаналхын зэрэгцээ нийгмээс гадуурхагдаж, жигшигдэж бүр хүндэл байдалд амьдардаг байсан энэ үе байхгүй. Дохтой хүнтэй ойртож болохгүй. Хүрлцгэл юм бол энэ өвчнөр халдварлах юм шиг аягалцгааж байсан. Ерөөсөө энэ хүн дохтой гэх юм бол тэрийг шууд л алдаг байлаа шүү дээ. Яг тийм байсан байхгүй. Энэ бүгдийг энэ кинон дээр харуулсан. Энэ киногоор ийм өвчтөе хүмүүс ямар хүнд хэцүү нөхцөлд амьдардаг вэ? Тэд өвчтөе л болохоос хүн хിവэрэ шүү гэдгийг маш тодор харуулдаг. Энэ өвчнөд талаарх буруу ойлголтыг нийтэд засаж түгэж чадсан ийм мундаг кино бүтээл болсон. Найруулагч ч гэсэн энэ киногоор энэ өвчнийг хурдан ялан дийлэх тэр имийг гаргаж авахд нь түлхэц болох. Мөн халдвар авсан хүмүүсийг нийгэмд зөвөр таниулах зорилготой гэж хэлж байсан.
киноны олонний хэсэгт энэ өвчнөр шаналж байгаа 50 гаруй хүмүүсийг өөрж авчираад бас тоглуулж ирсэн гэдэг юм байна. Ер нь нийгэмд маш том дохио өгсөн ийм бүтээл болж байгаа. Том Хэнкс ч гэсэн энэ одоо үүрэг ирж байгаа гэсэн үг. Энийг ч гэсэн нэр төртөгөөр авч гардаг. Дүрээ тултлан гаргаад бүр яг өвдсөн юм шиг харагддаг штэ кино дээр. Тийм байна харахад. Энэ ямар гоё тий. Одоо тэр өвчнөөс илүү тэр ялгуурлан гадуурхаж байгаа тэр байдал хүнийг ингээд бүр алдж байгаа гэдгийг сэдв нь ямар гоё. Том Хэнкс энэ дүр тоглосноор энэ өвчнөр шаналж байгаа хүмүүсийн бараг бэлэг тэмдэг шахуу хүн болж хувирсан. Тэр хүмүүс Томд талархлаа илэрхийлж байсан. Том 1 жил бясалгаж ирчээд инээдмийн жүжигчнээс дэлхийн хамгийн шилдэг драмын жүжигчин болж хувирсан байна. Энэ дүртээ тэрээр 10 гаруй килограмм тураад үсээ хусаад бүр нүднээс гарцсан орж ирдэг. Кино маш том шууган тарьсан. За үүнийгээ дагаад маш том амжилтанд хүрдэг. 200 саяын орлого болоод Оскарын наадмын 4 төрөлнөр дэвшээд хоёрт нь ялсан. Мэдээж тэр хоёрын нэг нь шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин шүү дээ. Тэрээр үнэхээр яг дэлхийн шилдэг нь болцсон байгаа гэдгийг би дараагийн үйлбэрээрээ хэлж өгье. Түүнтэй хамт Бурхан Дэниел Дэ-Льюис өөрийн биеэр, Лиам Нисэн Шиндлерийн бүртгэлээр, Хүлэг Баатар Антони Хопкинс, за мөн алдарт Лоренс Фишбернаар нэр дэвшсэн гэж бод. Энэ домогт хүмүүсийг Том Хэнкс ялаад хамгийн шилдэг нь болсон байхгүй. Энэ жил бараг бүх цаг үеийн хамгийн өрсөлдөөнтэй жил нь болов уу гэж хэлж болохоор. Инээдмийн жүжигчин өөрийгөө хэрхэн өөрчлөөд дүрдээ хэрхэн орж чаддаг болохын тулд яаж хөдөлмөрлсөнийг энэ жишээ харуулж чадж байгаа. Ямар аимшигтай өөрчлөгдсөн. Хөгжүүлсэн өөрийгөө. Гэхдээ энэ киноны хамгийн том шагнал нь олон нийтэд доох гэдэг өвчин талаар үнэн зөв ойлголтыг өгсөн байсан болов. За нийгмийн байдлыг докторжуулаад нийгэмд зөв мессеж өгсөн. Мөн энэ өвчнөд анхаарлыг нэмэгдүүлээд эмчилгээний аргуудыг эрэлхийлэхэд ч гэсэн том түлхэц болсон гэж эмчнэр хүртэл магтан сайшаадаг юм билээ. За ингээд Том маань Холливуудын хамгийн шилдэгүүдийн нэг гэдгээ баталж байгаа. Гэтэл энэ хангалтгүй байсан. 1 жилийн дараа дахиад энэ шагналыг авдаг юм. 2 жил дараалаад. Бараг 4-5 хүн байдаг шүү дээ. 2 жил дараалж авсан. Энэ удаад алдарт Forrest Gump-ын дүрээрээ авч байгаа. За энэ киноны тухай нэг юм ярихгүй. Уусаа нэг дугаарч байгаа тийм. Тухайн жилийн хамгийн шилдэг кино болсон шүү дээ. Том Хэнкс маань аутизмтай хүний дүрийг бас л тултлан гаргадаг. Тэрээр жүжиглэлт, яриа, дикц бүх зүйлээ маш сайн бэлдэж энэ шагналыг авч байгаа. Энэ кино тоглосноор тэрээр 40 саяын орлого олсон гэдэг. Юу ч болоод байгаа тийм 40 сая. Том Хэнкс маань зохиолоо уншаад талдаа орж байхдаа л зөвшөөрөх аль хэдийн шийдсэн байсан гэдэг. Энэ кино бол аутизмтай хүний дүрээр Америкийн түүхийг өгүүлж чадсан маш мундаг кино. Найруулагчаар нь 94 буцсны Роберт Земекис ажилтдаг юм. За Forrest Gump-ын дараа Хэнкс маань Холливуудын нүүр царай шахуу хүн болчихж байгаа. Юу гэсэн үг вэ гэвэл кино урлагийн нүүр царай болж байна л гэсэн үг шүү дээ. Маш чадварлаг жүжигчний зэрэгцээ. Их зөв хүн байсан нь энэ алдар нэрийг авахд нөлөөлсөн болов. Том маань одоо өөрөө дүрээ сонгоод байгаа шүү дээ, тийм. Түүний тоглохоор сонгосон дараагийн киног Apollo 13 гэдэг. Сарыг эзлэх гэсэн Америкчуудын бүтлгүй орлогын тухай өгүүлэх энэ кинонд Том маань Jim Lovell гэдэг нэртэй хүний түүхэн дүрийг бүтээдэг. Энэ киног сонгосон бас учиртай. Учир нь Том өөрөө сансар охторгоо гариг хэрэгсэд маш их дуртай шүү дээ, тийм. Тийш дээ. Багтаа тийм. Тийм. Space Odyssey-г үзсэн. Энэ киног үзснээс хойш бүр нэг тархин дэлбэрсэн гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгээд ерөөсөө сансар охторгоогээд бүр өвчлөлсөн юм бэл. Хичээлээ таслаад гэртээ хараад энэ Apollo төслийн талаар баримтат кинонуудыг үздэг. Сонин сэтгүүл дээр ямар шинэ нийтлэл гарна тэр бүгдийг одоо олж уншдаг. Тэгээл тэнгэр ширтэл байгаад идэх гэсэн. Хамаатныхаа ферм дээр очичоод сүүн замыг анхаарад өстө бүр гайхаж орхисон гэдэг. Ийм гоё юм гарч ш. Таава ээж та хоёр орд гарч ирээ харалтаа гэд. Нөгөө нь харж өгөхгүй. Тэгэхээр нэг сэтгэлээр урам нуурна. Гэхдээ өөрөө бол маш аз жаргалтай харахтай. Тэг бүр илүү арай сармаа санагдаад өөрөө телескоп туудалдаж авсан баг. Хэд хэдэн телескоптой байсан. За мөн Том Хэнкс чинь бичгийн машинаа цуглуулгатай гэдэг баг. 250 гаруй бичгийн машины одоо хуучин ховор бичгийн машины цуглуулгатай гэдэг юм байна шүү. Яг цугас дурч тийм ээ.
Хүн ер нь анх тэнгэр рүү хараад энэ гэрлэнүүд юу юм болоо гэж асууснаас бүх юм эхэлсэн гэдэг шүү дээ. Яагаад гэж асууснаар тань мэдгүй эхэлтгээ ч гэдэг. Том яг л тийм хөвгд байсан баг. Энэ гэрлэнүүд юу юм болоо? Би л ойроо сармаар. Яг тэр хүүхэд юу бодож исэн бол гэхээр үнэхээр гой санагдаад байгаа. Манай хүүхдүүд ч гэсэн яг л тэгсэн. Шинжлэх ухаанд орлаад бүгдийг баримттай, бодиттой ингэж дүгндэг, ингэж мэддэг байгаасаа гэж бас хүсэж байгаа юм. Тийм учраас Том энэ шиг бас дэлгэрэнгүй ярьж байгаа юм шүү. Тэгээ мөрөөдөл нь биелсэн байна ёстой. Яг тийм. Ингээд сансрын нисгчийн дүр тоглож байгаа. Түүхэн дүртэй юм чинь. Тийм. Том энэс гадна NASA-та бас нэлээд хэд хэдэн төсөл дээр хамтарч ажилласан юм байна. Тэгээд сансарт огторгуудах дуртай учраас NASA түүний нэрээр нэг жижигхэн гаргийг бас нэрлсэн гэдэг. Тэр нь альч галактикт байдаг. Манайд л байгаа л та. За, Apollo 13-ын найруулагчаар Ron Howard гэж хүн ажилласан бол энэ киногоор тэрээр саранд хүрэхэд тийм ч ямар байгаагүй юм шүү. Бид олон дахин бүтлгүүдч байж энэ шинжлэх ухааны түнхэн амжилтанд хүрсэн юм шүү гэдгийг дэлхийн нийтэд харуулж чадсан юм. Энэ бол 1995 оны кино. За, энэ жилд нь гарсан бас кино урлагийн түүхэнд одоо шинжилэл хийсэн нэг кино гарсан Toy Story. Тийм үүдид оруулсан шүү дээ. Хөөхөн. Яг л бидний тоглоомод амьд байвал яах вэ гэдэг зүгээр л энгийн л санаа бааз тээ. Гэтэ энгийн ч гэж бас гоё санаа шүү дээ тээ. Энэгээр л хийцэн чинь ерөөсө бүүн болсон. Дэлхийн хэд болсон. Хүүхэд болгол нөгөө хүүхдээ тоглоом амьд юм шиг л сэтгэж тоглолдог шүү дээ тээ. Яг тэр сэтгүүг л энэ кинон дээр оруулсан юм шиг. Ингээд бодохоор кино урлаг үнэхээр гоё байхгүй. Тийм. Хүмүүжил болгож тийм хүмүүжил болгоно. Үүрэг нь аягүй том. Тийм. Тэгээд нөгөө бидний нөгөө мөрөөдлийг ингэж гаргаж ирж харуулад шүү дээ. Ийм гоё төсөөлөл, ийм гоё мөрөөдөл ингээд нүдэн дээр харагдаад байна гэдэг чинь үнэхээр гоё байхгүй. Стабун нэг зүудний ертөнцөөр л аялж байгаа гэсэн үг шүү дээ. За, Cowboy-ын дүр дууруулсан. Энэ кино Оскарын 3 төрөлд нэр дэвшиж чадсан байна. Харин харамсалтай нь энэ үед Оскарт шилдэг хүүхэлдэйн кино гэдэг төрөл байгаагүй. Тийм энэ төрөл чинь 2000 он гарч иж бүр 1000 онд ч үлээ орж ирдэг байхгүй. Хэрвээ энэ үед байсан бол Toy Story авах нь гарцаагүй байсан юм. За, харин дараа жил нь буюу 1996 онд Том Хэнкс маань анх удаага кинонд найруулагч зохиолчоор ажиллаж үзсэн гэнэ. Кинон шүүмжлэгчдээс давгүй үнэлгээ авсан боловч сайн орлого олж чадаагүй. Гэхдээ тэрээр жүжиглэхээс өөр авьяастай шүү гэдгээ давал нийтэд харуулж чадчих. Бараг 8 киноны 8 төслийн зохиолчоор ажилласан гэдэг юм. За, ингээд энэ киноноос хойш Том маань дахин амралтаа авдаг. Өмнө нь 1 жил амарсан бол энэ удаа 2 жил амардаг. Өмнө нь эргэж ирэхдээ Philadelphia гэдэг маш мундаг киногоор эргэж ирсэн бол энэ удаа 2 шилдэг бүтээлээр эргэж ирнэ. Нэг нь нөгөө найз Meg Ryan-тайгаа You've Got Mail гэдэг маш хөөрхөн киногоор. Бас л маш гоё нийтмийн тийм романтик кино шүү дээ. За, харин нөгөө киногийн хэлэх юм бол тухайн жилийнхээ хамгийн шилдэг кино болох Цэрэг байлдагч Ryan-ыг аварсан гэдэг кино. Saving Private Ryan. Хоёрдугаар тайманы түүний ахлагч явдаг тийм амар шудраг явдаг тийм. Үнэхээр мундаг бүтээл. За, энэ дээр дахиад хэлэхэд энэ кино бол тухайн жилийнхээ хамгийн шилдэг кино байсан юм шүү. Шекспирийн дурлал гэж киноны продюсер. За, нэрийн хэлмээргүй байна. Нэг муухай гар байгаа юм. Энэ жилдээ муухай зүйл хийсэн ч гэсэн хүчирхийлэгч болж таарад. Тэр нь бол айгүй онцгой юм байхгүй. Энэ хүн энэ жил лобби хийгээд академик гишүүдийг л хоол зайд оруулаад ингэж бүр лобби хийсээр аваад Шекспирийн дурлалыг Оскар авуулсан байхгүй. Тэгээ тэр санал өгсөн хүмүүс одоо ч гэсэн өөрсдөө хэлдэг. Юу яриад байгаа юм бэ? Байлдагч Райныг аварсан хамгийн шилдэг нь байсан шүү дээ. Би өст тэнэг байж гэдгийг хүлээн зөвшөөрдөг. За, Оскар юм байна. Бүртээ. За, энэ кино дайныг, хүн чанарыг, хүний чанарыг өстө бүгдийг нь харуулсан. Дүр нь айгүй гоё тий. Тоглолтын хувьд бас маш гоё. Харин тийм. Том ингэж бодсон байна. Спилберг залгаад чамаг 2 дугаар дайны үеийн Ахмадын дүр тоглоулна гэсэн чинь би юу? Дайн дүү, Ахмад дүү. Надад яах чаа гэсэн. Тэгэд өөрөө их имиж исэн юм билээ. Би энэ дүр гаргаж чадахгүй байх. Би энэ дүр дэндүү жуулдах байх гэд. Гэхдээ найруулагч продюсерууд ер нь дэлхийн нийтээрээ Томыг чадна гэдгийг мэдчихсэн. Том л өөрөө их энгийн даруй хүн учраас өөрийгөө чамлаад байгаа юм тэр байхгүй. Би од гэлцээжэд илтдэггүй. Үнэхээр хайр үндэтгэл хүлээсэн юм байна.
Тэгээ бас энэ кино тоглохоос цааргалсан бас нэг шалтгаан Спилбергтэйх нь сайн найзууд ингэнэ. Тэгээд нэг кино муу болчих юм бол бид хоёрын нөхөрлөл бас сэвтчихгүй дээ гэж имээгээд исэн юм бэл. Гэтэ хоёр шилдэг амтан ирээ тоглож байгаа чинь энэ кино шилдэг болохоос өөр аргагүй. За юу ч яриад байгаа тийм. За энэ киноноос хойш Том Хэнкс, Стивен Спилберг хоёр дахин хэд хэдэн төсөлд хамтран ажилладаг. Catch Me If You Can, The Terminal, Bridge of Spies гэд нийт 5 бүтээлд ажиллаж байгаа. Нэг хизээд нэг итгэж найдаж болдог нэг хүн байдаг да. Энэ хоёрын хувьд би энэ хоёр бие нь тэр юм шиг байна. Том Хэнкс маань энэ киногоор Baltic Shrine киногоор Оскарт жилдэг нэр дэвшиж чадсан боловч харамсалтай нь нөгөө талд нь Роберто Бенини амьдрах сайхан киногоор байжсэн байхгүй. Тэгэхээр ямар ч арга байхгүй. За харамсалтай ч байх. Хоёр шилдэгүүд байсан. Элийн хүүхдийг ээлэн хоёлаа давуу гэдэг шиг. Том Харман Дайны кинонд тулаанд орж байгаа цэргийн дүрийг бүтээн гэдэг үзэгчдэд цоо шин зүйл байж. Яста тэр бүгдийг чаддаг юм байна гэдгийг энэ киногоор харуулж байгаа. Бүх дүртэй яг л орох юм. Хойлоо дээр дурдсан шүү дээ. Зарим киноноос жүжигчийг хараад байна гэдэг. Томын киноноос бол яг дүрийг олж хардгаа гэдэг. Нөгөө нийтмийн жүжигчин чинь дохтой хүн болцсон байсан. Гэтэл одоо дайнд оролцож байгаа Ахмадын дүрийг бүтээлсэн шүү дээ. Яг дайнд гардан оролцож байгаа шүү дээ. 1998 онд ийм мундаг кинонд тоглосныг зэрэгцээ тэрээр бас нэгэн өөрийн авьяасаа гаргаж ирсэн. Энэ бол продюсераар ажиллах. Эхлээд нэг баримтат киноны продюсераар ажиллаад дараа нь уран сайхны кино Castaway гэдэг киногоо бас продюсерлаад энэс хойш жил бүр энэ ажлаа хийсээр байгаад одоогоор бараг 60 гаруй кинонд продюсераар ажилласан байх юм байна. За мөн үндсэн ажил болох жүжигчнэр 110 гаруй төсөлд оролцсон байна. За түүний талаар тоглосон мундаг кинонуудын талаар ярих юм бол ер нь цаг хүрэхгүй юм билээ. Тийм шүү. Мэдээж тааруу кинонууд ч бий л дээ. Гэхдээ л Том Хэнкс тоглосон бол үзчихэл байдаг тийм ээ. За шилдэгүүдийн хальт дурдах юм бол Polar Express, Da Vinci Code, Toy Story 5 хүртлээ, Cloud Atlas, тэр сүүлдээ Otto гэдэг кино тоглосон. Тэрээс үнэхээр гоё кино болдог. Түүний замлыг харах юм бол Том Хэнкс шууд будаж гарч ирээгүй. Тэр багаар өөрийгөө хөгжүүлсээр, шүмжлэлийг хүлээж авсаар, бүгдийг зөв хийсээр энэ амжилтанд хүрээд одоо домгийн хэмжээнд яригдчихэж байгаа. Түүний дүрийн судалгаа, ажилдаа хандаж байгаа хандлага ч гэсэн энэ амжилтанд нөлөөлнө. Бас зөв хүн байсан нь хамгийн том нөлөөтэй. Зарим Америкчууд Том Хэнксийг Америкийн ерөнхийлөгч болох ёстой хүн гэж хэлдэг. Нэр дэвшил баг ялчиж магадгүй шүү. Нэг судалгаа гаргаад итгэж болох хүмүүсийн чагсаалтыг гаргахад Том Хэнкс тэргүүлдэг юм. Нэрэл харахаар бүр итгээд хүндэлчмээр яг л тийм юм шүү дээ. 2016 онд ерөнхийлөгч Барак Обама манай хүнийг эрх чөлөөний одонгоор шагнадаг. Кино урлагт орсон хувь нэмэр гэхээсээ гадна Ахмад дайчдын нийгмийн байдлын төлөө хийсэн ажлыг үнэлээд энэ шагналыг олгосон байдаг юм билээ. За Том Хэнкс маань зодог тайлах болоогүй. Одоо дахиад продюсераараа ч ажиллаж байна. Гол дүр тоглох хിവэрэл байгаа. Одоо ямар ч гэсэн IMDb дээр одоо дахиад 3 төсөлд оролцсноо гэдэг мэдээлэл гарсан байлээ. Ер нь түүний тоглосон кинонуудыг одоо ерөөс үнэхээр ярьж амжихгүй юм билээ. Тийм учраас дуусгая. Айгуу гоё замналтай хүн юм аа. Тэгээд энэ би явж байгаа байдал. Тэгээд нэг кино гэдэг чинь нэг юм айгуу олон цаг үеийн өөр хүмүүстэй яагаад гэдэг. Cloud Atlas тэгээд дөрүүд нь тэгээд одоо ер нь Том Хэнкс тоглолцсон л бол тэр киног заавал үзмээр санагддаг. Тийм. Roger Ebert гэдэг шүмжлэгч үүдэг шүү дээ. Тэр хүн Cloud Atlas-т 4 ононоос 4-ийг өгсөн. Бараг энэ боломжгүй зүйл. Би юу үзэж вэ гэж бодож гарч ирсэн гэдэг. Үнэхээр мундаг кино. Тэр нөгөө Matrix-ийн найруулагч Wachowski ихч дүүсэн кино шүү дээ. Кино болгоно үнэхээр гоё байдаг. Дүрээ одоо бараг ингээд тэр дүр тэр киног ингээд тэр чигээр нь ингээд зөв чиглэлд оруулчихж байгаа юм шиг ингээд нэг юм гоё жигдрүүлчихэж байгаа юм шиг. Тэгээ нөгөө харилцан тоглож байгаа хүмүүс нь ч айгүй гоё байдаг хаа. Тийм баг тийм. Хүн нь ухаантай, зарчимтай, ёс зүйтэй. Одоо зөвхөн ур чадвараас гадна тэр бусад чадварууд нь энэ хүний одоо энэ амжилтыг урт настай, чанартай амьдралын айгүй гоё болгоод идэг юм байна. Манайхан тэр одоо нөгөө чадвараас гадна тэр ёс зүй, хүмүүжил, ухаан гэсэн тэр одоо юмнуудаа өнгөлж тордож байхгүй бол бид нар маш олон жүжигчнийг амжилттай оргил дээрээс унаад удаалж байгааг харсан шүү дээ. Тийм. Харамсмаар байдаг тийм ээ. Том бол тийм биш. Том ер нь их сайн
зөв хүн байгаад байгаа. За маш их баярлалаа. За баярлалаа Цэнгэлээ. За одон дэр сууг та бүхэндээ кино ток нэвтрүүлгээ өргөлээ. Дараа уулзъя. За бай.